зардлаас 990 тэрбум төгрөг. За. Нүрээ харуулна. 361 тэрбум төгрөгийг За, сайн байцгаана. За, би багшийн цалин за хамгийн төгрөгийг 8.6% тодорхой хуваар нэмэхээр болсон байгаа. За энэ зардлууд бол төсөвтэй нэмэгдэж байгаа зардлууд биш. За төсөв хатага тэнд тавхална. Өдөрчэн үү? өсөж Харин танаа ээж нь таад хийдэг. Хатага stand up пин. Stand up. Stand up нь хатбай. Хоолмол хийж байна. Онтиг цаг гэдэг. Таньжаа цодтой зэрэг байгаа шүү дээ. Ээжээс асуу хаа явна гэж. эмнэлгийн ажилчны цалин нэмэгдүүлэх 130 Цодтой дээр тоглож шүү санаа. Эдний эрнэгээр 8.6%. өнөөдөр эмнэлэг хараад үсээ. Түр нэгдээ. За өнөөдөр хатаа нэгдэх юм байна. Нэгдэн. За одоо манайх минь урьж байна. За дараарай. нэг аягаад аргагүй. Нэг яхаа яхтаа. Би бом шүү. Манайх маань бом тавна гэж. Ахирдгаа заяа. Хүмүүсээ боо биш шүү. Бом шүү. Нэр шараад идэж байгаа. Ямар нэмэгдэл авах вэ? За багш нарын цалинг бол одоо үүсгэлийн 30%. Гэлээ. Үндсэн цалингийн 70% тавьчих гэдэг. Энэ шийдлүүдээ бид нар энэ хаврын чуулганы хугацаанд хийж байна. За хүмүүсээ би сайн бэгрүү орно. Зөвхөн вэгэрэг гэсэн шүү. Цагдаа болно. Шууратын нийлүүлдэг. эдийн засгийн 5.7%-аар Манайхыг санджаа гэдэг. зариу за 2.21%-аар Манайх одоо хаана яваа бүү тэрдээ додортой сууж байна. төсвийн төсөлтөөр орж ирж байгаа төсвийн орлогыг бүрдүүлж байгаа бол хэд хэдэн гол салбар байдаг. За энэ бол уулуурхайн салбараас гадна төсвийн дийлэх үнийн иргэд аж ахуйн нийслэлийн ихшил төрийн компани тасар олон за уулуурхайн баялагын татвараас улсын төсвийн дийлэх орлого бүрддэг байгаа. Тэгэхээр эх хонд бол төсвийн одоо орлого дээр за татварын орлогыг нэмж оруулах байгаа. 2020 оны зариу за аж ахуйн орлогын 3 дахин давхар амын орлогын татварыг 2.5 дахинаар өсгөж байна. Маргааш. За 2026 онд жишээд ажлын татвараас 6.5-ыг найд давхар амын орлогын татвараас 2.9-ийг найд төвлөрүүлж Одоо чигнэцэх нь. за эргээд нийгмийн татвар Одоо чи эрүүл мэндийн даатгалын сандаг 2.2 их найд Гэрээдэг мэрийдэг Ясушаа. маргааш нэг эх хонд Монгол улсын эдийн засаг 5.7% За. Цайрлагч шуугаш ширээд. одоо хоёр сая лаахан гайгүй болон татдаг юм уу? Үнэхээр мохоо үлдээ болчихсон юм байна. Өөрөөр нэмэх зорилтыг тавьсан. За энэ бодитын давны орлого нийт өрхийн орлогын 4.5 нийтээр байна. 4.5%-аар нэмсэн гэсэн энэ зорилт байгаа. За харин бүхэл хэмжээ орлогын татвартай авдаснаас өрхийн орлого Манай ах маань жоохон сомпрок шааж. Манай ах маань жоохон хөөхөн болоод царайг нь харахгүй байгаа. за Монгол одоогийн байдлаар бол нийт өрхийн орлогын 30 орчим хувь нь бол бизнесийн салбараас орлого олж байгаа буюу за үүндээ бүтээн ажлын болон За тоглосон шүү да. Намайг дэмжээрэй. амьдрал эзэн гэсэн үг бол Ингээд энэ яг ингээд хүлээлтээр 2026 оны төсөлд бол за энэ гал скин таби. Одоо би авч эхэлнэ. Одоо санджаагаа над санджаагаа гинэ. Одоо би яг тоглож эхэлнэ. Тоглож эхэлж байхад манай санжаах намайг бардаггүй. За одоо яг жигнэсээ тоглож эхлэе заяа. За одоо яг жигнэсээ би алсан заяа. Одоо яг жигнэсээ алсан. Одоо би гар дэнгүүт нэг буудна.
Тэгээд дахиж байж хат нэг буудаад да харсан юм доллар минь. За энэ жоох эвгүүтэй явчлаа. Одоо яг дараачих дээр дараачих дээр тогш. Ингэж за юу. Дараачих дээр яг ална. За юу гिचтэй. Намайг дэмжээч. Ой, миний ски ачаар. За одоо би яг бичлэгэн дээр хараад хэлэхгүй. Тэгэж хийсэж хараад хэлэхгүй зөө. Татын дээ шүү дээ. Сон туслаа гэж. Төгөргийн хадгаламж энэ оны 9-р сарын эцэст 23.5 Лээ. Уусаа байхгүй. үеэс 819 Панто бизоли Үзэгчээ бодсон чи яаж байгаа вэ? За үзэгчтэй би түрүүнд албаар ажигдсан шүү. Манайх юм муу тоглодог байхгүй. Би албаар хараагүй юм шиг дүрсэж жагаад одоо дараачихтай яг алах гэдэг байхгүй. Тий. За ингээд бичлэг өндөрлөө. Лайк болон subscribe дараарай.